Сэтгэлийн шарах буюу травмаанд дотор хоригдлогдсон маш их стрессээс үүсдэг үр дүн юм. Хайртай хүмүүсээс хагацах, урт хугацааны үерхлээсээ салах, эсвэл хайр авч чадахгүй байх нь хамгийн түгээмэл сэтгэлийн шарах үүсгэдэг үйл явдлууд юм. Таны дотор шатаж буй мэдрэмж төрж байгаа ч гэсэн бүх зүйл зүгээр мэт жүжиглдэг. Хэрвээ та сэтгэлийн шарахтайгаа эрүүл аргаар тэмцдэггүй бол өөрийнхөө сөрөг бодлуудыг хааж эхэлдэг. Эдгээгүй сэтгэлийн шарахыг олж илрүүлэхэд маш хэцүү байдаг. Тэгвэл өөрийнхөө эдгэж чадаагүй сэтгэлийн шарахаа олж илрүүлэхэд туслах 9 шинж тэмдгийг хэлж өгье. Нэгдүгээрх нь чи эерэг өөрчлөлтийг хүлээж авдаггүй. Амьдрал чи ямар нэгэн сайхан зүйл болоход нэг л с ижигтэй санагддаг. Өөрийнхөө амжилтын үр дүнг харах үед нэг л хичмээр гэмтэй юм шиг санагддаг. Тийм бол танд эдгээгүй шарах байж магадгүй. Учир нь та сэтгэл дотроо өөрийгөө сайхан зүйлс хүртэх ирэхгүй хүн гэж боддог байх магадaltaй. Хоёрдугаарх нь чи бүх зүйлийг төлөвлөдөг. Та бүхэл зүйлийг өөрийн хяналтанд байлгах ёстой гэж боддог. Төлөвлөсөн зүйл чинь таны санснаар болохгүй байх үед уурлаж сэтгэлээр унддаг. Аливаа зүйлийг хяналтандаа байлгах хүсэл нь өмнө сул дараа хэцүү нөхцөл тохиолдож байсныг илтгэдэг. Үүний үр дүн чи бүхэл зүйлийг нарийн төлөвлөж буруугаар ирэхгүй гэдгээс айдаг болсон байж магадгүй. Энэ нь та өөртөө болон хүрээлэлтэд итгэдэггүй гэдгийг илэрхийлдэг. Ийм тохиолдолд танд ажил хэргийн болон санхүүгийн доктортой байдал тус болж магадгүй юм. Санхүү гэснээс Nest банк бус санхүүгийн байгууллага нь автомашин үйл хөдлөх, дугаар барьцаас нь зээлээ урт хугацаа хүний уян хат нөхцөлтэйгээр өдөр бүр олгож байна. Яагаад заавал Nest гэж вэ? Учир нь найрсаг шуурхан хамт олон таны зээлийн хүслийг өдөртөн шийдвэрлэж байгаа тул та зээлийн үйлчлэгийг сонирхож байвал таны очиж үзэх ёстой газрууд энийг яалтчгүй Nest банк бус санхүүгийн байгууллага нь. Холбогдох утасны дугаар нь 9400 6977 94016977. 3дугаарх нь бүтлгүүтлээс маш их айдаг. Бүтлгүүтлээс айх нь бидэнд байгалиасаас үүдэл боловч энэ хэмжээнээс хит их байвал эрүүл бус зүйл болж хуурдаг. Энэ нь явандаа таныг амжилтанд хүрэхээс зайлсхийх үндсээр болдог. Үүнээс бол амьдралын маш олон боломжоо алдаж, улмаар бүтээл сэтгэлгээгээ чалддаг. Түүнчлэн энэ хит төгс байдлыг эрхэмлэх болон өөртөө итгэх итгэлээ алдахад хүргэдэг. Дөрөвдүгээрх нь амжилтаас маш их айдаг. Дотроо үлдээсэн сэтгэлийн шарах нь амжилтанд хүрэхээс айх айцыг дагуулна. Та хүссэн зүйлдээ хүрэх үедээ бүтлгүй болох байх гэсэндээ биш, хүрсний дараа надад юу тохиолдох бол гэж айж байсан уу? Амжилтанд хүрч хүссэн бүхнээ авахаасаа өмнө түүнийг алдаж магадгүй сайц байдгүй. Өөрийнхөө амжилтанд хүрэх боломжоо үгүйсэх нь бага наснда орхигдож, эсвэл хайртай хүнээсээ эрт таахсан сэтгэлийн шарах эдгээгүйг илэрхийлдэг. 5дугаарх нь анхаарал төвлөрөлт маш муу. Сэтгэлийн шарах сэтгэл зүйд маш олон нөлөө үзүүлдэг. Анхаарал төвлөрч чадахгүй байгаа байдал нь сэтгэлийн шарах эдгээгүй тохиолдолд хүнд үлддэг түгээмэл сэтгэл зүйн асуудлуудын нэг юм. Та аливаа зүйлийг эргэж санахдаа муу, зарим зүйлийг огт сандаггүй, бодлоо зэгсэлж чаддаггүй бол сэтгэлийн шархаа эдгэхийг бие дотроос нь шаардаж байгаа хэлбэр юм. 6дугаарх нь бусдаас тусламж авч чаддаггүй. Өөр тохиолдсон зүйлсээ бусдад хуваалцахад хэцүү байдгүй. Хэрвээ та ямар нэгэн буруу хандлага хүчирхийлэл мэдэрч өссөн бол тусламж авах нь маш хэцүү зүйл болж хувирдаг. Энэ тохиолдолд хэн нэгнээс тусламж авахаас айж дотроо шаналж эхэлдэг. Та татгалзсан хариу авахыг хүсдэггүй, шүүмжлүүлэхээс айдаг, сул дараа харагдахыг хүсдэггүй илэрхийлж байна. 7дугаарх нь бусдыг болон өөрийгөө өвтгдөг. Хүчтэй сэтгэл хөдлөл мэдрэх үедээ бусдад ууралдаггүй, асуудалтай тулгарх үедээ хайртай хүмүүсийг өөрөөсөө холдуулдаггүй. Сэтгэлийн шархаа эдгээгээгүй бол өөрсдөө чинь санаа зовдөг хүмүүстэй болон өөртөө хатаа ханддаг. Иймэрхүү үед таны сэтгэл докторгүй хянах боломжгүй хит эмзэг болдог. Уурчин хяналтнаас гарч аливаа зүйлийг эвдэл сүтгэн өөрийгөө эмтэж эхлэх магадaltaй байдаг. 8дугаарх нь өөрийгөө голох. Бага наснд үүссэн сэтгэлийн шарах таны өөрийгөө харах үнцгийг маш олон талаар нь сүтгэж чаддаг. Хүчирхийлэл орхигдсон байдал хагацлан өөрийгөө үн цэнтэй хэсгэд эргэлзэх байдлыг үүсгэдэг. Тухайн бага насны үйл явдлууд хайртай хүнтэй чинь холбоотой бол өөрийгөө сайнаар бодоход асуудал үүсдэг. Судалгааны сүзгэд өнгөрсөн болсон хэцүү үйл явдлууд хүүхний өөрийгөө хайрлах хайрыг харьцангуй багасгадаг байж магадгүй гэж үзжээ. 9-дүгээрх нь учир нь олдоггүй сэтгэл зүйн асуудлууд. Та өмнөхөөсөө илүү сандарч бүх зүйл санаа зовдөг болсон уу? Өмнө нь дуртай байсан зүйлсийг хийж чадахгүй аз жаргал мэдрэхээ байсан уу? Хоолны дуршил буурч хүн ундаж чадхаа байсан уу? Судалгааны сүзгэд эдгээр нь танд эдгээгүй сэтгэлийн шарах байгааг илтгэх түгээмэл шинж тэмдгүүд гэжээ. Та болон таны хайртай хэн нэгэнд өмнө сэтгэлийн шарах үлдээх хэцүү зүйл тохиолдож байсан уу? Тийм бол хэрхэн үүнтэйгээ тэмцдэг вэ? Хэрвээ танд эдгээр шинж тэмдэг илэрч байвал бусдад нээлттэй ярилцаж, мэргэжлийн тусламж авах нь маш чухал шүү.